даалгавруудыг хүргэж байна. За нохой муур хулгана 3 гэсэн эхийг өглөө. За эхийг анхааралтай уншаарай хүүхдүүдээ. За багш нь эхийг анхааралтай уншиж өгье. Нохой муур хулгана 3. Эрт цагт нохой муур хулгана 3 ах トゥ мэт эв ээжтэй сайхан амьдардаг байжээ. Хүн хогшил хөрөнгө харж хонь малаа хамгаалж явдаг болохоор нохойд хотч гэдэг цолоор шагнаж алтан үсэгтэй үнэмлэх өгчээ. Үүнийг муур мэдээд ихэд атаархаж нохойн алтан үсэгтэй үнэмлэхийг үгүй хийхгүй бол чи бид хоёр хүнд ойр дотн явж хоол унднаас нь хулгайлаж идэх аргагүй боллоо. Чи тэр бичгийг сэмхэн хулгайлах хэрэгтэй гэж хулганд загчээ. Хулганч тэр дороо нохойн алтан үсэгтэй үнэмлэхийг хулгайлан гөлчгийдээ өгөөд уруулжээ. Тэгээд муур хулгана 2 нохойд чи яагаад хүнтэй ойр дотн нөхөрлөх болов? Чамд хэн тийм эрх олгосон юм бэ гэхэд нохой тэр эрхийн бичгтээ үнэмлэх бий гээд үнэмлэхээ үзүүлэх гээд хайгаад олсонгүй. Нохой хулганыг хардаж чи хулгайлж авсан байлгүй гээд ухас хийтэл хулгана айсанда би аваагүй муур ах ав гэсэн гэж үнэнээ хэлжээ. Тэгээд нохой муурыг элдэж муур хулганыг барьж идэхээр хөөв. Хулган нүхэнд шургаж муур модон дээр үсрэн гарч нохой доор нь хоргоон боргож үлджээ. Ийхүү нохой муур хулгана 3 одоо болтол бие биенээ үзэж чадахгүй болсон юмсанжээ. За анхааралтай уншиж ойлгоод хийгээрэй хүүхдүүдээ. За ихэд юуны тухай гарсан бэ? Нохойны тухай, муурны тухай, нөхөрлөлийн тухай, хулганы тухай. За та нар юу гэж бодож байна вэ? Зөв сонголтыг дэвтэр дээрээ бичээрэй. Зүйтэй нөхөрлөлийн тухай гарсан байна тийм үү? За 2 дугаар асуулт. Үлгэрийн бааtruуд яагаад муудалцсан бэ? Чи юу гэж бодож байна вэ? За 1-2 өгүүлбэрт өөрийнхөө бодлыг багтааж бичээрэй. Бааtruудын хийсэн үйл хөдлөлийг бичээрэй. За хүн, нохой, муур, хулгана гарч байгаа тийм ээ. За хүн яасан блэ хүүхдүүдээ? Зүйтэй хүн бол шагнасан. Тийм ээ, шагнасан. Нохойг шагнасан шүү дээ, шагнасан. За бас үнэмлэх өгсөн. Зөвхөн үйлийг хийж байгаа бичиж байгаа шүү. За шагнасан, өгсөн. За нохой яасан бэ? Нохой маш олон үйл хийсэн тийм ээ. За түүнээс зөвхөн 3-ыг бичье. За хамгаалсан. Эд хөрөнгийг хамгаалсан тийм ээ. За малыг хамгаалсан бас. За бас явдаг. Хамгаалахаар явдаг гэж байсан тийм ээ. За дараа нь за үзүүлэх. За үйл хөдлөл дээр үнэмлэхээ үзүүлэх гэж хайж эхэлсэн тийм ээ. За муур юу хийсэн бэлээ? За мэдсэн нөгөө үнэмлэх шагнуусныг нь мэдсэн тийм ээ. За бас тэгээд атаархсан. За өсөрсөн. Мод руу өсөрсөн шүү дээ дэшег нохоноос айгаад. За ийм үйлүүдийг хийсэн. За хулгана. Хулгана бол нохойнд өгсөн үнэмлэхийг хулгайлсан. За гөлчгөөгөөрөө уруулсан. За тэгээд үннээ хэлсэн. За тэгэхээр хулгайлсан, уруулсан, хэлсэн гэсэн үйлүүдийг хийсэн байх нэ, үйл хөдлөлийг. За дэвтэр дээрээ бичиж аваарай. За тэдэнд муудалцахгүй байх боломж байсан уу? Чи юу гэж бодож байна вэ? Өөрийнхөө бодлыг бичээрэй хүүхдүүдээ. За хулгана яагаад үнэмлэхийг гөлчгийдөө өгч уруулсан бэ? Чи юу гэж бодож байна вэ? За өөрсдийнхөө хариултыг бичээрэй.
үйл хөдлөл болон учир шалтгааныг зөв тохируулаарай гэж. За ямар үйл хийсэн бilé? Хүн нохойг шагнаж үнэмд хөгсөн. Яагаад өгсөн юм болоо? Ямар учраас өгсөн юм болоо хүүхдүүд ээ? За эндээс учир шалтгааныг нь олоорой. Нохой үнэмлэхээ маш их хайлсан. Яагаад хайлсан юм болоо? Зүйтэй. Муур үнэмлэх хулгай хийлгэсэн. Найзууд хоорондоо өстэй болсон. За ямар учраас юм болоо? Хүн нохойг яагаад шагнасан? За та нар юу гэж бодож байна вэ? Зүйтэй. Эд хөрөнгийг нь мандаг учраас. За нохой үнэмлэхээ маш их хайсан. Яагаад хайсан юм болоо? Найзуудаа үзүүлэх гэж хайсан. Ямар учраас хайсан байх нь? Найзуудаа үзүүлэх гэж хайсан байх нь. Муур үнэмлэх хулгайл гэсэн. Ямар учраас муур тэр үнэмлэхийг хулгайл гэсэн юм болоо хүүхдүүд ээ? Зүйтэй. Муур нохойд атаархсан учраас хулгайл хийлгэсэн тийм ээ. За найзууд хоорондоо өстэй болсон. Яагаад өстэй болсон юм болоо? Ямар учраас өстэй болсон юм? Би биендээ атаархсан, хулгай хийсэн учраас би биендээ өстэй болсон байх нэ. За энэ үйл хөдлөл болон учир шалтгааныг хоорондоо холбож зураарай. Дараах амьтад аль альнаасаа айдаг вэ? Аль нь альнаасаа айдаг вэ? Тохирох үгийг нөхөөрэй. За муур, нохой, хулгана гэсэн үгнүүд байна. За муур айдаг. Муур явнаас айдаг юм болоо? За хулгана айж зүхтдэг гэж байна. За тохирох үгийг холбож нөхөөрэй. За зүйтэй. Муур нохойноос айдаг. Хулгана муурнаас айж зүхтдэг бахан тийм ээ. За гэрт багш нь 2 3 даалгавар өгч байгаа. Эхийн утга санааг илэрхийлэх зүйр үгийг сонгоод бичээрэй хүүхдүүдээ. Эвтэй байхтай хүчтэй Аад нь Бэд нь ширүүн үг эвийг эвдэж хорслыг бий болгодог гэсэн үгэнд аль нь саяны эхийн утга санаанд тохирох вэ? За 2 дугаар нь эхээс нэг асуух өгүүлбэрийг сонгож бичээрэй. За тэр өгүүлбэртээ буцаагаад хариулж бичээрэй. Найз нөхөд бие биедээ атаархах хардах нь ямар хор уршигтай гэж чи бодож байна вэ? Өөрийн бодлоо 2-оос 3 өгүүлбэрээр илэрхийлж бичээрэй. Анхаарлаа хандуулсан хүүхдүүдэд баярлалаа. Гэр гертээ байцааж ковидгүй зуныг хүсэж байна. Гэр гертээ байцгаая хүүхдүүдээ.